За тэгэхээр манайхан ч бас талархаж ил байна. Би бас хэлье. Үнэхээр одоо бас ерөнхий сайдыг өнөөдөр энэ мэдээлэл хийгээд ерөнхий сайдын үгнээс харахад бол нэлээдгүй зүйл дээрээ бас дүгнэлт хийж цаашдаа бас яаж ажиллах вэ гэдэг тал дээрээ бол их зүйлийг бодож байгаа юм байна гэж би одоо ингэж хүлээж авч байна. Тэгээ ер нь бол танд одоо хэлэхэд яг өөрийнхөө энэ гаргасан шийдвэрүүдэд зоригтой байгаарай л гэж одоо хэлье. Ер нь аливаа асуудлыг хэлж ярьсан бол хэлж ярьснараа хийж чаддаг, гаргасан шийдвэртээ эзэн бол чаддаг байх. Энэ асуудал Монгол төрдөл өнөөдөр асар их өгүүлэгдэж байгаа. Энэ үнийг одоо хийж чадах ийм засгийн газар байгаасаа гэж хүсэж байна. Мэдээж одоо энд бас алдаа оноо элдв 7 юм гаргах юм бол бид нэр атуу байна. Хэлэх ёстойгоо хэлнэ, шүүмжлэх ёстой юмаа шүүмжилнэ. За хоёрт нь бол юу хэлэх гээд байна вэ гэхээр бол бидний төсвийн хөөсрөлт гэж та ярьлаа. Үнэхээр одоо энэ төсөв бүс сүүлийн жилүүдэд арай дэндүү болсон. Бид нар үнэхээр олон зүйл дээр энэ төсвийг хөөсрүүлж нин тэнд нэг орлогын их усүр сонсохорол төсөө нэмж хадуур таксоор яжгаад өнөөдрийн энэ байдалд хүрснийг бол хүлийн зөвшөөрч. Тэгэхээр саяны төсвийн тодтголоор одоо баталгаж гисэн нэг их найдаар тасарсан орлого тэгсэн мөртлөө орлого талаасаа бол одоо өөрчлөлт хийлгүүгээр зарлага дээрээ бас нэмэгдүүлээд явах шийтэй. Яг гоо энийг одоо сангийн сай тайлбарлаж байгаа. Үнэхээр одоо ингээд үлдэгдэлтэйгээр явуулаа гэж. Асах үлдэгдэлтэйгээр улаан данстайгаар явуулаа гэж. Цаашдаа бол өрний төсвийн орлогыг нэмэгдүүлэх ямар нэгэн салбараас орлого нэмэгдэх дохио авангууд төсвөө хөөсрүүлдэг байх энэ юмыг хууль эрх зүйн орчныг нь бол бий болгож өгөх ёстой гэж бодож байна. Бид нар хууль эрх зүйн орчин бий болгодог. Магадгүй одоо хонгороо төсвийн тодтгол хийгээд бол бид нар энийг 90 сар болгож болно. 15 оны төгсөл 16 оны ихэнд ахаад нөгөө сонгуулийн жилээ болохоро буцаагаад хөөсрүүлээд бүх зассан юмаа эвдчихвэ гэдгээс болгоомжиж би хууль эрх зүйн орчноо маш зөв болгож аваарай. Энэ хууль эрх зүйн орчин тал дээр бол анхаараарай гэж танд хэлхийг хүсэж байна. За гуравт нь бол би түрүүний ерөнхий сайдад байнга хэлдэг байсан. Гэхдээ энэ Монгол банкныхаа тайлан баланс юмыг нэг сардаа нэг харж байгаарай гэж. Энэ Монгол банкн дээр чинь нилээдгүй юм байгаа шүү. Өнөөдөр бол энэ Монгол банкныхаа мэдээллийг, хөгжлийн банкныхаа мэдээллийг, ипотекийнхоо зээлтэй холбоотой асуудлыг, бондтой холбоотой асуудлыг, концесс, вексель гээд энэ үр зээлтэй холбогдсон асуудлуудаа та бүхэн нэг ойрын үед энэ улсын их хурал дээр хаалттай байна уу, нээлттэй байна уу, ямар нэгэн хэлбэрээр бүр нэг ил тод бүгдийн нэг үнэн зөвөр нь гаргаж танилцуулаад цаашид яах вэ гэдгийг яг өнөөдөр та энэ мэдээлэл хийж байгаа шиг мэдээлээд эндээс гарах арга замаа зөв тодорхойлж чадах юм бол бид нар тэр өрийн удирдлагын тухай хууль гээд олон зүйл дээр ярих юм дээр бол санал нэгдэх энэ зам чинь нээгдэх байхаа гэж би ингэж бодож байгаа. Тухайлбал өнөөдөр одоо 280 тэрбум төгрөгийн бондыг хөгжлийн банкнаас аваад, засгийн газрын бонд аваад та нар төсвөө санхүүжүүлсэн байгаа. Энэ бол хууль зөрчсөн том үйлдэл. Энийн өмнө засгийн газрын одоо бараг бидэртээ унах шалтгаан нь бол энэ болох хэвээр. Цаашдаа ийм хууль зөрчсөн дэггүй үйлдэлүүдийг гаргаад аж болохгүй л гэдгийг би анхааруулж хэлж байгаамаа. За нэгэнт би одоо нөгөөх чамдаантай сайд үлээ, чамдаангүй сайд гэдэг юм гаргасан нь бол том төслүүдийг хэрэгжүүлэх гэж ойлгож байгаа. Одоо бид нар айх шаардлага байхгүй. Том төслүүдийг хэрэгжүүлье гэж бид нар одоо бодож байгаа бол оюу толгой, таван толгой энэ асуудлуудыг нин яаралтай шийдэх ёстой. Эхэлж байхдаа 4 тэрбум байсан. Өнөөдөр 7 тэрбум болсон. Магадгүй хугацаа алдах юм бол 10-20 тэрбум бидний алдах юм асар их болж магадгүй. Тийм учраас өнөөдөр бид нар одоо энийг элдв юмнаас айгаад энэ хоёр том төсөл дээр одоо ингээд чаргуусалдаад чиний миний болоод улс төр болгоод яваад байх юм бол энэ гүйцэхгүй. Тийм учраас инх сайхан сайд бол туршлагатай хүн би энэ хоёр том төслийг шийдэхэд маш том үүрэг гүйцэтгэж дэвшил авчирна гэдэг дээр бол би эргэлзэхгүй байна. Энэн дээр анхаарч ажиллаарай гэж хэлье. За дөрөвт нь бол тэр урт нэртэй хууль. Өнөөдөр бол Монголын асар олон компаниуд энэ дээр хохирол амсаад явж байгаа. Нэгэнт л бид нар зориг гаргаж шийдэх ёстой бол одоо бид нар хин нэгнээс айгаад имээгээд хин нэг популизм хийдэг хүмүүсээс айгаад ингээд явуулах шаардлага байхгүй. Энийг шийдэл гэвэл одоо шийдвэрээ гаргах. Ингэж шийдвэрээ гаргаж чадах юм бол бид нар тодорхой үр дүн төрж таны төлөвлөсөн ажил бол үр дүнгээ өгнө гэдэгт би одоо итгэлтэй байна. За төгсөлд нэг юм хэлье. Баг ярьж PR-а баг хийгэрээ. Өөрийгөө магтдаг хүн үлээсэн тэнэг байдгаа гэж нэг үг байдгийн. Тийм учраас бол засгийн газар одоо хуучин шиг өөрсдийгөө хийрхэж магтаад тэгээ баахан магтаал сонсож ард түмэн нөгөө юмд нь итгэж жагаад сүлд нэг том нөхрөө өнгөд унаж болохгүй шүү. Тийм учраас бол хийх гэж байгаа юм а тодорхой хэвлэл мэдээлэл ямаг битгий боомл ердөөсөө бүх юмыг үнэн бодиттой мэдээж ажилласаа хийгэрэй л гэж захий.